Каолин хатан онгод. Аянгат. Хатан судрын их орон үр байгаль гэсэн сэдвтэй холбогдуулан та тухайн цаг үеийн Мэргэт аймаг гэж ямар зан заншил соёлтой аймаг байсан талаар ярьж өгнө үү? Каолин хатан. Манай аймаг нь эрт түүхэндээ мөргөн цэцэн хүмүүс нийлэн байж эрдмийн их өргөө болж аймун харваач цэцэд нь нийлэн байж энэ мэргэд болоод мөргдүүдийг хоёр отог өссөн түүхтэй. Сайн чиг харван, сайн чиг өглөн гэдэг аймаг да. Шашин шүтлгийн хувьд бөөшөдлөгтөн. Аянгат. Монголчуудтай яг ижлэх нь үү? Каолин хатан. Ижил. Аянгат. Хэл яриа нь мөн ижлэх нь үү? Каолин хатан. Ижилээ. Нэг гарвалтай гэхэд бараг болно. Аянгат. Мэргэдүүдийг бослого тэмцэл их гаргадаг гэж хэлж байсан. Юуны учир бослого гаргадаг байсан юм бэ? Тэр их бослого тэмцэл гаргадаг ард түмнийг та яаж эзэн хааны төвөнд ор нэгтгсэн бэ? Каолин хатан. Мэргэд түмэн бол боос ихэс ноёддоо их ээлтэй. Тэднийгээ биширч, тэднийгээ дагаж, уйланд зүтгэн. Тиймээс өрөөл нэгнийг дагахын тулд заавал чадамж юугаар нь шинжиж, чадамжгүй бол орхин нүдэг заншилтай ардууд. Нүлхэхгүй гэвэл тэмцээд ч хамаагүй нөгөөд л авчихна. Ухаантны доор сүгднөө гэхээс уул болох юмгүй хүмүүнд сүгдэхгүй гэдэг гүжүүд ааштай ардууд та. Иймээс л бид хуучин эзэн тогтоо бихийгээ ихэд эрхэмлэж цэцэн ухааныг бишрэх учраас түүнийхээ дор байх дуртай. Өөр нэгэн биднийг тэрэн луу адил төвшгөж чадахгүй гэж сэтгэх учир бослого тэмцэл байн гардаг байжээ. Мөн чанарынхаа хувьд тогтоо бихий мэрэгдийн тэргүүн байсан учраас Чингис хаантай тэмцэлдсэн. Гэвч удирдагч жолоодогчийн хувьд ард түмэндээ ээлтэй, инрэлтэй нэгэнд тул ардууд нь түүнд тийм үнэнч зүтгэлтэй байгаа юм. Эзэн хаанд өөрийнхөө хүч чадал, чадварыг харуулах бололцоог олгож азнах ард түмэн байгаагүй юм да. Би хүртэл баг байхдаа мэргэдтэй сэм хувилдан байж эзэн дээдсийн авраг орд өргөөгөөс ардаа аваад цөөн дугаар нь гушуулан тутаажл байсан түүхтэй. Мэргэд аймгийг жижиглэн баг багаар л эзлэхгүй бол нэгэн доор тэднийг нь булаан авах боломж эзэн хаанд гараагүй юм. Учир нь бүгд хит их найрамдалтай эзнийхэн үгийг ягштал биелүүлэн эзэн юу гэж хэлнэ түүнийг л дагна. Иймээс хуучин эздийн ухсааны нэр хүндэт ахайтан болох намайг эзэн дээдснийг хатнаа болгосноор энэ улс орон нэгэн тугийн дор нэгдэж их цус дайнуудыг зогсоож хөх толботон бүгдийг эвийн санаанд дор нэгтгэж чадсан. Чи мэргэд түмний толгой болж миний тугны нэг иш болж миний сэцний нэг хүч болж яв химэн эзэн дээдс айлцсанаар бидэн ханилсан түүхтэй. Олонтой тэмцээд ашгийг хүртээгүй учраас мөн тэмцэлцээр бидэнд адуу мал авраг гэр юу ч үгүй болсон тул хүчээ автал ядаж үүнийг дагаж явъя гэх сэтгэл тор нэгдэж түүний саналыг хүлээн аван баг хатан болж байлаа да. Аянгат. Та тэгээд хүчээ авчгаад хаяа цогтаагаагүй учир юу вэ? Эсвэл алаагүй учир юу вэ? Каолин хатан. Хүчээ авах цаг хожтол эзэн дээдсийг нь алчихвал тэдний өрлөг жанжид намайг алаад хайчих нь үсттэй. Тиймээс олон зэрэгтэй болтол байж бай, төвчж бай гэсээр мэрэгдүүд эзэн Чингис хааны мөн чанар эрдэм жавхааг бишрээд эхэлсэн юм. Ингэтэл хар гидантай хийх 7 жилийн дайнд явах хэрэг гарч эзэн дээдэс намайг авч явъя гэж байна. Энэ муу өгөр хүр дайны талбар дээр намайг алж хайчаад ясан дээр минь бүжих гэж байна гэж хар санаалан эхэндээ үл итгэж байсан ч
аваад явъя гэж байхад үгүй гэлтэй биш. Эзэн ханаас оргож дутаахын тулд түүний цэрэг, төмөрлөг, дарахчин урчуудыг толгойлж ямартай ч сумтай байхад чамааг алж олно гэх сэтгэхүүгээр өөртөө цэргийн хүчийг төвлөрүүлж байсан. Ийм сэтгэлээр итгэлийг нь олж өөртөө цэргийн хүч цоглуулъя хэмээн сэтгэсэн. Учир нь хаан ханы маань бусад хатад өөртөө ном судар, эм тан, шударга ёс цуглуулсан гэх жишгтэй байсан тул би өөртөө цэргийн хүч цуглуулна хэмээн сэтгэсэн нь тэр. Бибээр бослог гаргасан ч дэмтэй тусалж нэмэрлсэн ч яах вэ? Ардынхаа төлөө ханилсан тул цаг хожих нь хамагтай чухал байсан. Надад бас нас байна. Би ардаа толгойлоод ахуугаа төвшөрдгöd явж чадна гэх бодолд өвөрлөж байв. Хилийн дээс алхаж үзээгүй намайг 8 мамигт аваачиж тэрнээс цаашаага Киданы олон балгад тосгод лалын шашинтнуудын ор дөргөөгөөр авч явхад миний бяцхан тэр бодол тэнийсэн юм да. Дайтахад эзэн дээдэс надаас байнга л учиг асуух, сорих, аль нь болохыг мэдэмгүй олон зүйл асууна. За үүнийг яаж амар дийлэх вэ? Үүнийг нь яана вэ хэмээн асуух нь олон байв. Түүнийг нь харах аваас хүмүүний 3 алдаа юр харилдаггүй. Нэг нь юу хэмээвээс нэгдүгээрт гайхах. Ямар нэгэн байдлаар гайхаж байхад мэдрэхүй нь унтардаг. Тиймээс хойгуур нь гитэх бололцоот хотуудад гайхуулах зүйлийг хийх ёстой. Хоёрт нь хүмүүний хүсэл шуналыг өдөөх. Энэ нь тамирдаж ядарсан үед жаахан жижиг сэжүүр өгөхөд тэр хүмүүний тамир түргэн сэргэж төвчээр гаргаж хол явж чаддаг. Харин 3 дугаарт гой сайхан зүйлд татагдах. Гой сайхан зүйлд татагдахын ард хэрв тэр сайхан зүйл өөр нэгэн сайхан зүйлтэй жишигдвэл үнцэнээ алдчихдаг. Тиймээс аль болох жишигдэхгүй байхыг хичээх хэрэгтэй, харьцуулагдахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Энэ 3 ухааныг их сайн сурчээ. Энэ л 3 ухаанаар Киданы олон балгадуудыг эзлэхэд эзэн дээдэст тусалсан билээ. Ямартаач нэгийг гайхшруулъя гэвэл шидэгч байсан ч түүнийг өөрмөц харагдахаар хийх хүчтэй. Хүй яан вэ, ямар нүсэр байна гэд айсан хүмүүн бол балгадаа хаяа цогтааны зүтэй. За жижиг балгадыг ингэж эзэлж олно. Тэгтэл том балгадыг бол сүсэг бишрлээр айлгах үйл хэрэг хэрэгтэй. Бид 2-3 балгад эзэлсний дараагаар Киданчууд чонноос их хайдгийг мэдэж авсан. Тэр хайвч чон ихтэй газар байж, иймээс цэргүүдэд бид чонон нүмерэг хийхийг санал болгосон. Чон нүмерглөөд орж ирэх нь Киданчуудад айц төрүүлж байсан. Бид чонон нүмергөө ширмэл хуйган дээрээ зүүгээд хэрв дайрвал хүмүүн чон байна хэмээн бодуулах зорилгоор тэдний шүтээнд нь байх дайсны дүрийг ихэд тодтолсон өчгтэй. Учир нь тэд итгэх, бишрэх тэнгэргүй болоод ирэхийн цагт амар ялагдана. Иймэрхүү суу залийг ихэнтэй хэрэглэж тэрнтэй дайнд эзэн дээдэст нэмэр болж явсан. Миний энэ хачин аргуудыг эзэн дээдэс таашаан үзэж хүч сулруулж байвал юу ч байсан сайхан биз дээ. Ингээд 7 жил ханлан явхад би ч эзэн дээдсийг хайрлан бишрэх байтугай маш ихээр дээдлэх болсон юм. Энэ бүх үйлийг яаж ингэж сайтар тэгшилж байна? Яаж энэ хүмүүсийн итгэл бишрлийг олж байна? Муу муухайд яаж хандаж байна? Тэр бүхнийг бишрээд хүмүүнийх нь хувьд бахтан их л хайрлах болсон билээ. Аянгат хаан дээдсийг өнгөрсний дараа таныг өгөөдөө хаан хороосон юм уу? Дөрвөн хатан хороосон юм уу? Юу болсон юм бол мэргэд түмэн бас бослог гаргасан юм уу? Кавлын хатан. Үгүй. Мэргэд түмнэр би бослого юр гаргуулаагүй.
нэгэнтээ эзэн дээцийг биширч дагсан тул мэрэгдүүд ч тэрнээс цааш бослог гаргаагүй. Биеэр эзэн дээцийг өөд болсноос нь хойш эзэн дээцийн байсан лугаа адил эрх дураараа цэргийн үлийг эрхлэх гэж өөрийн байр сууриа тавихгүй гэж айман димитэ зүйлийг хийлээ гэж өгөөдөө хүүнийг зэмлэж байгаад хороогдчихсон юм. Өөрөө энэнд бас буруутай шүү дээ би. Аянгат юунд буруутай гэж Каолин хатан. За ингэсэн юм. Би толоотой хамтаар цэргийн хүчийг агсдаг байсан. Соргохтон болоод тулай бид гурвын харьцаа ихэд сайн байлаа. Иймийн тул тулайн хөвөн дайтаар явах болсон. Ингээд морь дагссан цэргийнх нь хоёг дуулга, эрт сэлэм тэр бүхнийг нь шалгаж үзээд зарим нэг цэргийн эд хогшил чанарт хүрэхгүй байгааг нь ажлаа. Ингээд юу болов яав ийв гэтэл өгөөдөө түгээл дээр ирсэн сэлэмнүүд хат мутай байв. Тиймээс ийм зэмсэгтэйгээр, ийм цэрэгтэйгээр дайнд ялахгүй гэж өгөөдөөтэй хэрэлдэж яваад та буруугаар ойлгоод байна уу? Дундуур нь хүмүүн орж эдийн учгийг нь эвдвөө, сэвтэвөө гэж зарга мэдүүллээ. Ийм хуйг дуулахтаа явуулахгүй. Төрөөс мөнгө нэмж өгч энэ дайнд учиг холбогдол өгөө гэж хэлв. Яахаараа ийм сэлэмтэн явж байдсан бэ гэж хэлв. Ямар дотоодын бослого дарж байгаа биштэй. Эн чин дайнд оролцох хэрэг. Гих зэргээр төрийн өмнөөс дайн хийх гэж байгааг нь сануулan өгөөдөөтэй заргалцсан хэрэг. Тэгэхэд өгөөдөө эцэг хаан өөрөөсөө эд хэрэгслээ зэгтэг цэрэгтэй байсан босуу гэхэд шинэхэн орж байгаа цэргүүдэд төрөөс нь сэлэм дуулга олгодог байсан тэр жаяг хаа байна гэдэл тэмцэлдсэн юм. Ингээд төрөөс хангасан эдүүд чинь чанаргүй байна. Хаан байна өнөт сэлэмнүүд гээд төрийн сан хөмрөг шалгах болсон юм. Тэндээс өөрийн нэр сүрээр цэргүүдэд сэлэм дуулга авч өгөх санаатай хэрэг. Гэтэл төрийн эдийг шамшигдуулах санаатай гээд гинэтл хурал хураад хилэлцэл болоод л явчихлаа. Алтан ургийнхны хуралдай болж эцэг хааны өвгөд энэ мэрэгд төмөн улсын сан хөмөргийг хомхойлон шунаж цэрэг дайны хүчийг элбэгтэй хагсаж өөртөө аривн их тесрэг бөмбөг болоод хоёуд дуулга гаргуулах санаатай зарга мэдүүлв гээд тесрэг бөмбөгийн хэрэгт унаад цаасагдчихсан. Аянгат. Гүй тэгээд таныг өмөр хүмүүн байдаггүй юм уу? Каолин хатан. Харамсалтай нь миний мэддэг намаага өмөрдөг өвгөр яврууд нь үхээд дуусаж тэ. Аянгат. Ихэвчлэн шинэ хүмүүс байсан юм уу? Каолин хатан. Тийм. Тэд нарын хүү ачууд гэдэл тэд нар ямар надтай нэгэн төвөндөр явж байсан биш. Эцэг нь өөдлөөд хуралдаад шинээр сууж байгаа тул намайг танихгүй балчрууд л байсан юм. Энэ тийм үг хэлж байвал үнэн байж таараа гэх юм аа мэдэхгүй нусгаанараар шүүлгсэн дээ. Чингис хаан өөдөлсөн учраас Каолин яг дайн хийх гэж байна. Өмнө нь эцгийн үед мэрэгдүүд босгож байсан гэсэн тэнд манайч эцэг өгсөн, манай хамаатан ч өгсөн гих сургаар тэд нар намайг дуу нэгтээ цаазлан нэцтэй. Бутаахан удгүн өгөөдөө хааны энэ үйлийг онгод тэнгэрүүд танд мэдүүлж байсан уу? Аянгат. Та тэр үед угаа авчихсан байсан уу? Үгүй юу? Каолин хатан. Би онгод тэнгэртэйгээ харилцсан. Хүмүүн өөрийнхөө яг юу хийх гэж байгааг онгоддоо тэр бүрчлэн тайлагнаад байдаггүй. Хуралдаад орох гэж байгаагаа энэ тахилч дэндээ ясалж за дааж яваарэ гэж хэлэхээс л цаашгүй шүү дээ. Гэтэл хорвоо дэлхий дээр онгодоо буулгаад асуудаг улаач хэд байдаг юм. Ямагтаач хатан хүмүүн байсан тул хуучны хамгаалан төвшин гэсэн гинэн бардам хэтгэлтэй хуралдаад орсон хэрэг. Тэнд тийм самуун гарна гэж юр гадралсангүй. Би үүрхээ тийшээ очмооргүй юм шиг төгшүүр мэдэгдэж байсан ч дайнд явах гэж байгаа хүүхдүүдэд ийм эргүү сэлэм хагархай дуулга өгч амийг нь авах гэж байгаа тэдэнд цус буцлаад байсан юм. Тийм учраас би эвүүрхсэн ч гэсэн за дараа өвдөн нэз
Ханаад л хүрэх гэж байгаа гэд тоогоогүй юм. Онгод жиргүүнээд л мэдэгддэг дээ. Буугаач гэд л үг хурцтаад нүд шилэн болох гээд онгод шахдаг. За тэгээд буухад ажил их ундрах тул хуралдааны дараа бууя гэж бодсон хэрэг. Учиг нь хуйд дуулга өмсөж шивгчэн хяа залаад л галын яслал үлдэж идэ будаага тавьж байгаад буун. Тэр бүхнийг бэлтгэхийн оронд хурдхан хуралд орж ирээд тухлаат бууснан дээр гээд өглөө оройн буултын ялгаагаа алдчихсан юм. Аянгат. Гэхдээ онгодууд танд анхааруулж хэлж байсан уу? Каолин хатан. Би эвгөөрхөж хуралд ямааргүй санагдаад онгод дээдүүд мэдээ хүргэж байсан ч би гүжсэн. Ирээд буяа, ирээд чөндөөл буухаар шийдсэн нь миний алдаа байжтэй. Аянгат. Хэрвээ тэрнийг мэдсэн бол та зугтчихл байсан даа, тийм ээ? Каолин хатан. Хуралдаанд очихгүй байхгүй юу? Тэр хэрэгт орооцолдох ч үгүй. Харин ардхыг нь маажиж хин хаан яагаад энэ эргүү сэлэм хагархай дулга төгөөлтөд орчих уу гэд сэжиг авахгүй юу? Аянгат. Өгөөтэй хаан өөрөө зарлиг гаргаад цаазалсан уу? Каолин хатан. Хуралдаагаар нийтээр хэлэлцээд гаргасан шийдвэр яг өгөөдөө гэхгүй. Нийт хурлаараа хэлэлцээд л цаазлагдсан. Миний энэ өдүүлсэн хэрэг алтан ураг дотроосоо тэмцэл гаргагчийн анхны түүх болсон. Аянгат. Гэхдээ хааны хатныг цаазалж болохгүй үсттэй. Каолин хатан. Хэрвээ төрийн эсрэг бослого зарлаж байгаа бол хэнийг ч цаазлан шүү дээ. Аянгат. Таныг хамгийн түрүүнд л төрийн гэмт хэрэгтэн гээд аваад хайчихсан байна шүү дээ. Яана. Ботохон удгүн. Та хэдэн хүүхэдтэй байсан бэ? Каолин хатан. 2 хөвөн, 1 охинтой. Миний хөвөөд ирэх цагийн их сайн жанжид бослон өссөн. Хамгийн алдартай нь хөлөг байх шивдээ. Аянгат. Таныг тэгээ цааслуулаад байж байхад хүүхдүүдтэй нь хаана байсан бэ? Каолин хатан. Хол газар дайнд явсан байсан. Миний хүүч нь бас алтан ургийн хүмүүн. Хаан дээдсийн жонод учгаас хуралд орох шууд эрэхтэй. Мэдүүлэг өгөх шууд эрэхтэй. Гэвч яг миний хуралдах үед дийлэх томчууд нь гэхүүдээ дийлэнх мэдлэлтнүүд дайнд явсан эзгүй байсан үе. Тэгээд нялхас багас л хуралдаад оролцчихсан дог. Миний талд Каолин хатныг цаалжиж болохгүй гэж гар өргөсөн нь отчхон, ботчхон ноёны хөвүүд байсан ч бусд нь бүгд цаазаар ав гэсэндээ. Жижээхэн бэхий, хоочин бэхий, алгаа бэхий нар ирж амжаагүй. Алтан харин ирсэн байсан. Тэгээд тесрэх бөмбөг гэдэг үгнээс найсан хэрэг. Тэр бас ордныг дэлбэлэх гэж байна гэж эмээсэн байлгүй. Алтанагийн хөвүүд огцж ордонд байгаагаас хойш бүгд л сэртгийсэн цочоог авсан юм. Ихэнх нь л учраа мэдэхгүй айж эмээж гэрвсэн юм. Аянгат. Зүгээр л бослог гарах гэж байна гэвэл сануулаад өнгөрөх үү? Каолин хатан. Сануулаад орхих байсан. Аянгат. Эсвэл шоронд хийж болно шүү дээ. Каолин хатан. Тэгнь бослог гарах гэж байсан бол эрх мэдлээ хураалгах хэмжээний шийтгэл авна. Дэлбэлэх гэж байсан гэсэн учраас цаазаар авах ялтай болчихж байгаа юм. Гэтэл би тэр дэлбэлэх бөмбөгийг чинь харь оронд л харж мэдэж байсан болохоос мөн би дэлбэлэх бодисын ирэхгүй хатан байсан учраас цэргүүдэд түгээхгүй. Миний мэдэж байх нь эрт зэвсэг төмөрлгүүд байсан. Төмөрлөгийн төрөлтөө бүх зэвсгүүдийг би мэднэ. Каусрын удмынхан бүх харваачийг мэднэ. Отчхон түүний удмынхан бол ихэрстэй хамтаар бүх хэвтүүл турхгийг мэднэ. Билгүүдийн цэргүүд нь их бууны салаа болно. Учир нь би томтой бүх хүмүүсийг цуглуулж байсан тул хүнд ачаа тээж явхад зохилтой. Өгөөдийн цэргүүд болвоос хөгжимт цэрэг бөгөөд бөмбөр тоглож хэнгэрэг нүдэж бүрээ үлээдэг.
Ингээд цэргийн бүхэл бүтэн салаа байдаг юм шүү дээ өр минь. Би болоод хүлэг толгой бид элдэт сэлмийг хамаарах бөгөөд элдэт сэлмийн гар тулааныхан болно. Харин цагаатай харвагч төхөөрөмжтөн хариуцна. Хэрвээ харвагч төхөөрөмжтэй холбоотой өчиг байвал цагаатаа мэднэ. Зүч болон түүний угсааныхан болвоос тэргүүн салаа. Тагнуулын салаа буюу мөлхөгчд өөрөөр хэлбэл дайнд бүлээрээ оролцох бол энэ бүтцээр засаглаад гэсэн үг. Ийм тогтолцоотой байхад хэрв салж явах хэрэгцээ гарвал бүгдээс нь оролцуулаад явуулна. Хинэн ч жанжин хийж чадна. Хариуцсан эдийн холбоо төрөөс татах, сэлгэх хэрэг болвол эдгээр хариуцсан мэдлэлтэнгүүд болон түүний гарвалын хүмүүс л мэднэ. Өөрөөр хэлбэл цагаатай гагцаар мэдэхгүй. Харин цагаатай хүн дайнд явж байвал шидэгчүүдэд хариуцаад явна гэсэн үг. Тэгэхээр дөрвөн газар зэрэг дайн хийж байгаа үед цагаатай тэнд ерөнхий жанжин тангуудад байлдаж байвал хоёр хөвөн нь тэндх харвагчдыг ерөнхийлөн захирна гэсэн жагтай. Цагаатай нутаг 1000-аас гаруйтай цэргүүд тэр харвагчийг ажилуулж байна гэсэн үг юм. Энэ дотроос нэгэн онцгой дайны хэрэгсэл бүхий салаа байсан нь Алагаа Бэхийн охидын салаа. Тэд болвоос дэлбэлхийг хариуцах дэлбэлүүлэгчд болно. Өнөөх хилс хэрэгтэнгүүд чинь тэд юм. Нямбай очгаас эмэгтэйчүүд нь дэлбэгчийг хариуцдаг байсан. Ирчүүд үүр дээрээ галаа асаачгаад тамхилж суугаад дэлбэлэх аюултай үсттэй. Тэсрэх нунтгийг үүр дээрээ уулчгаад тамхилж байгаад дэлбэрч өгсөн тохиолдолч тэр цагт гарч байсан учраас Нямбай хэмээгээд эмэгтэй хүмүүнд эмэгтэй салаанд дэлбэлэгчдийг хариуцуулж байсан. Хэдий тэр үед цахилгатай байвч хүмүүний нүднээс далдуур ганц хоёр сэм хэрэгүүд гардаг байсан. Иймээс хариуцлага алдахаас сэрэмжилж цахилга сайтай эмэгтэйчүүдийг дэлбэлэгчийн салаанд хамааруулна. Учир нь нарийн чимхлүүр ажил маш ихтэй. Шүс солигтой орхооргүй жижиг вааран савны амсар руу тэр нарийнхаа нунтгуудыг хийн. Тэгээд үзүүрийг нь өвсөөр битүүлсэн өвсөө асаагаад шиднэ. Гэвч хариуцсан үйлтэй учраас би тэр дэлбэлэгчдийг хариуцахгүй байтал дэлбэлэх гэж байсан хэмээгээд цаалцсан шүү дээ. Аянгат та их орон байгаль үрийг хайрлах талаар тайлбар хийж өгнө үү? Колон хатан. Байгаль дэлхийн өрн бид билээ. Үрс бидэн байгаль дэлхийгээ эргэж хандах хайр инэрлэн их орон гэх сэтэл юм. Энэ л хайраа илтгэх ухаан нь засаг төр болж засаглах их хүчээ нэгтгэн байж нэг хүмүүний хийж чадахгүйг нийтээрээ үйлдэхийг төр ус гээд байгаа юм. Иймээс л байгаль дэлхийдээ биднийг бий болгож үрээ болгосонд талархлаа. Их орноо ачлах сэтгэлээрээ хариулах ёстой бүлгөө. Үрийн заяанд төрж хос туслыг сүнсээр сүлж эхийн идэг шимээр ил биеэ бүтээж хевлээс бүлтэс төрж амьсгалах агаар уух ус идэх хүнсээр энэ биеийг өсгөн тэтгэж өдлөнд оройтуулж амьд гэх хугацаанд амьдрал гэх явдалдаа их дэлхий байгальтайгаа амин холбоотой байгаа всүү. Нэгнийг идэвч нөгөөг тижээж эзэн хоол ялгадас болохдооч эргэх амьдралыг хүнсээр тэтгэж байгаа всүү. Өхөж үжрэх бич өөр нэг амьдралыг хүнслүүлж байгаа всүү. Энэ л хүнсэн эргэлт биднийг байгальтай холбоно. Энэ эргэлтийг мангас мэт сувдаглаж өгөөрүүлэхгүй байх нь бүхэл амьд биетний үүрэг мөн. Иймээс хайрлах гэхээс илүүтэй жам ясоор өөгдсөн хатуу үүрэг гэдэг утгаар нь энэ үгийг хэллээ. Амаар орхойгоо мэдэж хүнсэлбэл урт наслана. Үүнийг үүрэг гэж сэтгэвэл жаяг болно. Ухаан ойлгож тэтгэвэл хайр болно. Ходоодонд боловсрохыг хөдөлгөөнөөр тэтгэвэл зовлонгүй. Хорогдож залхуудаа хөтлөгдвөл өөхөн дөнгөтэй
урын хязгаартай, хазгаатай, өдлөхийн зовлонтой, хойд хоор гарахыг задгайлбал тахлын аюултай, хямгадаж явбал төлжүүлэхийн үндэстэй. Иймээс хөх дэлхийгээ хайрлая, их дэлхийн үүргээ биелүүлэе гэвэл энэ мөнхийн хөдөлгөөнд ухаан ухамсар зарцуулбал зүй. Нялх хүүхдийн ухааныг ч мэдэмгүй болтлоо, муухаг болжээ та нар. За товчхондоо ийм дээ.